Галзуу өвчин гэж юу вэ? Галзуу өвчин бол вирусаар үүсгэгддэг эхийн хөхтөн амьтад, ялангуяа ноход ихээр өвчлөдөг. Өвчлсөн амьтдын шүлсэнд галзуугийн вирус агуулдаг ба хазах шүлсдэг үед шархаар дамжин эрүүл амьтанд халдварладаг. Вирус нь хүний мэдрэлийн тогтолцоог сонгомжлоор гэмтээж, үхлээр төгсгдөгч вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой өвчин. Галзуугаар ямар амьтад өвчлөдөг вэ? Галзуу өвчнөр бүх бод, мал, нохой, муур зэрэг гэрийн тижээмэл амьтад өнөг, чон, хярс, цөөвөр чон, сарсан багвахай зэрэг зэрлэг хөхтөн амьтад өвчлөдөг. Тэдгээрийн бие махбодод галзуугийн үүсгэгч удаан хугацаагаар хадгалагддаг. Одоогийн байдлаар манай улсын 21 аймгийн 92 суманд галзуу өвчний голомт тэмдэглэгдсэн байдаг. Галзуу өвчнөр ямар хүмүүс өвчлөх эрсдэл өндөр байдаг вэ? Зэрлэг мал амьтантай харьцдаг хүмүүс халдвар авах нь илүү байдаг. Монгол улсын хувьд галзуу өвчний эрсдэл өрцөн тохиолдлуудын 50% малчид байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ. Хоцорон газарт эзэнгүй нохойг хяналтанд авах, тижээвэр нохой муурыг мал эмнэлгийн хяналтанд байлгаж вакцинжуулах. Галзуугийн голомттой бүс нутагт амьдардаг бол малаа вакцинжуулах. Галзуугийн сэжигтэй мал амьтныг малын эмчид үзүүлж онцлуулах, өвчилж өгсөн мал амьтдыг устгуулах. Хүн хандсан ямар ч эрүүл гэрийн тижээмэл нохой ба муурыг 14 хоног ууж хяналтанд байлгах. Галзуугийн сэжигтэй болон галзуугаар өвчилсөн мал амьтанд уруулж ноцоосон тохиолдолд шархыг 5 минутын турш сайтар савандаж угаах, спирт тамидын зэрэг уусмалаар шавшиж угаах. Галзуугийн сэжигтэй мал амьтанд уруулж ноцоосон үед яаралтай эмнэлгийн байгууллагад хадаж вакцин эвдээс тариулах. Галзуугийн эсрэг вакциныг тэг 3, 7, 14 болон 28 дахь хоногт тариулна. Вакциныг бүрэн тун хийлгэж дуустал эмчийн хяналтанд байх.